шин бүр их сайн загсаа хатуу сайхан шинээрээ загсаа авдаг. Тэгээ тэрийг одоо арилгана. Тэгээд угаан цэвэрлэнтэй бүтнээр нь сайхан давслаад том загс бол 24 цаг, жижиг загс бол 15 цагаас 12 цаг хүртэл байлгаж байгаа л тэгэл загсаа аванда дотор нь амтлагчийн ихтэй бол хуурай амтлагч идэгин. Одоо Оросын тэр хуурай сармис, лаврын навч, хар перц, улаан перц байсан ч болно. Тэр сонгон сармис янз бүрийн юм хийж болохгүй. Хадгалт муутай. Мөрөг загас нөгөө орхоноос барьж байгаа тийм ээ? Орхон сэлэнгээл арнаас л барина. Энэ мөрөг загас ч бас их учиртай. Хавар болохоор ингээд 5 сард одоо 20-ны үеэр сэлэнг орхон уруудаал ингээд ороод ирдэг шүү дээ маань сэлэнгэд. Тэгээд жижиг голуудаар яваад төрсөө шахна. За. Тэгээд намар 10 сар гэдэг ингээд буцдаг байхгүй. Өөдөг ингээд буцаа явчихдаг. Өгсөд иш хоошоогоор авчдаг шүү дээ. Тэр хооронд нь манай загас ч байж байгаа шүү дээ. Жинхэнэ болсон загас бол утаан таарсан загас бол их гоё үнэртэй. Тийм бай. Түүхий юм уу, утаан тохироог бол үнэр нь муу. Ер нь утгад энэ хамгийн тохиромжгүй загас гэж ямар загас вэ? Утгад тохиромжгүй загас гэвэл одоо шүүх жоохон тийм. Жоохон минутын удаачих юм бол хатчихна. Тийм тэгээд хагар нь айгүй хагар нь задарна. Хамгийн тохиромжтой загас нь. Хамгийн тохиромжтой одоо энэ хилдэг байна, энэ окн байна. Энэ окныг бол ингээ хальстай нэгж утдаг байхгүй юу? За. Энэ ямар учиртай ингэвэл энэ хальсыг ингээ аваа хайчаар утгаар ингээл хаг өсрээд ирсэн бол. Тэр нэг сугасгээ загас биш үү? За тэр бол ястай утлага даахгүй. Энэ ясархаг тэгтээ амт сайтай наадхаш шүл хийж уудаг штэ бас. Сайн уу энэ? Сайхан шүл гарна. Зөв. Эний чинь бөөрнөөрийнх нь төрсөн хүндээ шүл хийж өгдөг штэ энэс. Сазаан уу тий? Тий сазааны шүл болгодог. Зөв. Оросууд ч гэсэн сазааны шүл, энэ хилдэг загсны шүл энэ ч одоо нөгөө ингээ гидсийн хагалахаар дотор ингээ хар ингээ өнгөртэй идэг гидсэн. Тэгээ тэр нь болохоор чи нөгөө төмөрлөг ихтэй л байхгүй одоо тэгээд хүний биеийн сайн л гэдэг юм байлээ. Ямар модоор утвал бүр илүү гоё амт үнээр орд юм бэ? Монсоор утвал гоё болно. Сар утаага тааруулвал ерөнтэй ямар ч мод болно л доо. Толгойн дотор нөхгүй амттай мах байдгийг Толгойных нь махынууд эдэн үү? Эдэн штэ нүд мүдийн бүгдийн нэг чайгуугаа амттай. Зөв. Энэ ямар гоё загас вэ? Мэдээж одоо танд бас нэг тийм нууц жор бол байгаа бах тийм ээ? Нууц жор байна. Нууц амтлах юм чи байна. Тэгээд бас дэлгэрэнгүүтэй яриад ах надад бас өөртөө дургу эштэй би бас